Ер нь бол миний одоо телевизийн салбартай холбогдсон гараа бол Монголын радиогоос эхлэлтэй. Манай радиогийн хүүхд залуучдын редакцид Авираах маань ажиллаад үндэсний телевизийн хүүхд залуучууд редакцид одоо Алтайх маань ажилладаг байлаа. Ер нь телевизийн салбар руу хөтлсөн хүн бол манай Монголын радиогийн инженер Цэнд Озрэгч. Тухайн үед ч одоо яг л манай орон нутгийн телевизийн салбарууд бас эхэлж ирсэн үе. Тэгээ манай инженер Ариун Надар хоёр маань намайг тэгж санал болгосон үндсэн дээр одоо Эрдэнэтийн одоо радио телевизийн техникийн төвийн ажилтнаар очиж одоо ингээд телевизийн салбарын ажил маань эхэлж байсан. Эрдэнэтэд намайг ажиллаж явах үед бол манай Алтайх, Авираах, Жигаагч одоо Галсаах эдэр ч юм бол одоо энэ 25 дугаар сүг телевизээ байгуулах гээд жинхэнэ одоо нэг өөрсдөө хөдөлмөрөөрөө нэг хийшэрээ цуглуулад одоо ингээд яг нэг санхүүгийнхээ одоо босготой одоо суураа одоо ингээд тавьж исэн үе л дээ. Тэгээд бид нар намайг одоо тэнд ажиллаж байхад над дээр манай студи дээр зар өгдөг. Тэр үеэс л одоо нэг илүү сайн мэднэ. Одоо 96 он гэдэг чинь одоогоос яг л 30 жилийн өмнө шүү дээ тий. Телевизэд одоо ингээд хүн аавна гэдэг ингээд зар явсан. Тэгээд тэр дагуу ирсэн Авираах маань утас авч таарсан. Тэгээд шууд таниад хөөе чи хүрээд ирээ наад ажиллаа шууд орхио хүрээд ир чи банаад хүрээд ир гэд. Тэгээд одоо 25 дугаар сүг телевизийнхаа одоо жинхэнэ одоо соёлын үтээ өргөнд одоо бид нар анх эхлэх гээл одоо кабела татаал тий бүх ингээл одоо техникийн суйрлуулалт энэ төр хийгээл ингээл ажиллаж явах үед нь хойд одоо VHS-ийн тоногдох хөрөмжтэй эхэлж байла. 30 жил гэдэг бол өөрөө одоо хүнээр бол одоо жинхэнэ одоо ингээ боожоод гоё 90 цент төрц одоо ирээдүг ингээд бүр суурьа тавьсан юм сайхан үе гэж ингэж бодож байна л да. Тэгэхээр энэ 30 жилийн хугацаанд бол одоо тухайн үеийн нэлээд хэсэг хугацааны түүхийг хамтдаа бичлцээд ингээд явж байсандаа үнэхээр их баяртай. Та бүхэн маань их гоё байртай, гоё студиудтэй, гоё тоногдох хөрөмжтэй, гоё сайхан шижгэнсэн залуучуудтай ингээд буцаагаад 30 жилийн түүхээ ингээд сөхөө сууж байгаад бол үнэхээр баяртай байна. Ингээд тий 96 оны 9-р сарын 27-ны өдөр гэдэг мэдээж эхлэх өдрөө бол одоо ямар өдрийг сонгох вэ гэдэг өдөр сонголт бол их чухал байдаг тий. Энэ өдөр бол одоо Монгол улсад одоо үндэсний телевиз үүссэн анхны эфирээ цацсан ийм өдөр гэдэг байхгүй. Тэгэхээр энэ өдөр анхны эфирээ цацж байлаа. Тэгээ анхны эфир цацхад бол ер нь бол тухайн үед бид нар чинь шууд л явдаг байсан. Тэгэхээр анхны эфир цацхад манай пультэн дээр манай төмөр хоёуг маань байлаа. Монтажийн урлагийг Жигаагч маань заадаг байлаа. Үг урлагийг Авираах минь заадаг байлаа. Тэмдэглэлийн дэвтрийн тухайд бол надад одоо маш их олон дэвтэр бий. За ингээл нэг иймэрхүү маягийн ийм дэвтрүүд над нэг 40 ийм дэвтэр шүлэг байна. Би шүлгээ бол эхлээд үүдэл санаа одоо юу гавал бичиж тэмдэглэж аваад тусгай дэвтэр. Тэрнийг одоо задруулж, ургуулan бодож шүлгэн бичээд бичсэн шүлгээ бол дэвтэрт юм байлан хуулдаг. Тэгэхээр энэ хуулах тусам шүлэг маань улам цэгцэрж юм байгуулах. Тэгээ өөрт бас дурсамжтай сайхан юм. Одоо би энэ дэвтрийг нөгөө дэвтрүүд дотроос онцлоод авчаа суугаад байна. Тэгээд айгу гоё юм байна бас. Энэ дээр Томо очрохгүйгаа бас нэг гоё дугаар би манай Томо очрохгүйгаа ч их тийм сайхан хүн. Ер нь би буцаад ингээд үнэхээр ингээд дахин хэлгээд уучлаарай. Сэтгэл үнэхээр ингээд догдолж нөгөө хэдэг ингээд санахаар бас ингээд хөдөлгөл одоо хүний сэтгэл хөдлөхгүй яаж хүмүүн байх юм те. Тэгэхээр Томо очрохгүйгаа, Дасцүгийн банзрагчгаа, Долгорын нэмаагаа гэдэг ингээд ярихаар тэр хүмүүс одоо бидний хажууд байхгүй болохоор тэр хүмүүсийн маань хэлжсэн тэм сайхан үгнүүд, хэлжсэн сайхан тэр нэг сургаалууд, тэр хүний уран бүтээлүүд ингээд тэр хүний дуу хоолой энэ төр гэж чихэн сонсогдох шиг болох юм. За энэ 1978 оны 4 сарын 25 Оросын 100 зохиолчийн нэгнийгэрт Владимир Германович Лиденгойн гэрт би зочлоо. Анхны номынхаа хавцсан дээр би Тэнгэрийн аяа хол амьдрал гэдэг хязгааргүй тэгтээ хүн гэдэг их хол тун хол хүрнэ гэж бичиж ингээд дурсгаж байсныг нэхэн саналаа. Хүмүүсийн одоо өврийн дэвтэр дээр юу вэ гэж явснаас биш те. Миний өврийн дэвтэр дээр юу байт юм бол би энэ лаборатори юм уу гүм үү энэ гэж юус бодож ирсэн. Тэгээ ингээд бодсон чинь нэр үнэхээр лаборатори юм байна. Манай Алтан цул хэлсэн шиг санаж байна. Гануух хичээс фонтны хайлсны код хүний утасны дугаар хоёр бол асуухад гануух хичэл хэлж өгнө. Ингэдэг байсан. Тэгээд энэ дэвтрүүд дээр маань хүмүүсийн түүх байна. Одоо эдрийг эргээд харахтаа зэрэг нөгөө нэвтрүүлгүүд маань эргэж харагдаж ч тий. Энэ бүхнийг би буцаад ингээд нэвтрүүлгэнд өөрийн чинь урилгыг хүлээж авчаад бодчихлоо. Тэгээд ингээд хүн чинь бас ингээд өнгөрсөн үеэ эргээд санах гоё дурсамжтай байх үнэхээр сайхан байдгийм байна. Бас ийм гоё хамт олонтой байх. Бас өнгөрсөндөө бас нэг хүнд ингээд хэрэгтэй юм хийгээд үлдээсэн байх гэдэг чинь бас л нэг бахархал байдгийм байна гэдэг сэтгэл догдолсон ийм өдрүүд үргэлжлэлээ.
анхаар мотор гэсэн ийм нэвтрүүлгийг би онцлмоор санагдаж байна л да. Тэгээд энэ нэвтрүүлгийн зочноор хүн гэчээд анхаар мотор гэдэг нь энэ маань оператор хүн байх гэдэг нь тий. Анхаар мотор. Энэ л дүүнаар зургийн талбайд ажил эхэлдэг. Энэ нь киноныхны ажил хийгээд амьдрал. 1935 онд Монгол кино үйлдвэр байгуулагдсан Майн 47 баримтат кино Монгол хүү уран сайхны кино хийсэн нь Монгол киноныхны түүхийн хуудасны эхлэл хэсэг байлаа. Бид нэвтрүүлгийн энэ дугаарт Монгол киноны өндөр гөөгөөг өрсөн юм. Тэгээд эргээ санаж хахад одоо жишээлбэл хүн гээд нэвтрүүлэг хийхийн тулд хүнээ судлана, удирдлагуудтайгаа ярина. Тэр хүн маань үнэхээр жинхэнэ хүн. Тэгээд энэ олон хүмүүс дундаас жинхэнэ одоо бусдаа нийгэмдээ үгээ хэлчихээр тэр хүний үгийг хараад хүн ухаарчхаар хүмүүсийг сонгож хийхийг хичээдэг байсан. Тэгээд ямар ч уран бүтээлч хүнд бол би боддог энэ хүн байх гэдэг бол нэг чухал юм шиг байна. Хүн үнээр юм байна гэдэг. Тэгээд намайг анх кинод сургуульд очиход 1-р ангийн хичээлийг эхлэхэд манай багш орж ирээд лейблдээ мэд хүлээ шүү. Их том профессор ч манай киноны дээд сургуулийн бүх багш нарын багш өгөн. Тэгээс бид 16 хүүхэд байсан. Би энэ ангиас 16 кино найруулагч гаргана гэж хэлж чадахгүй гэжсэн байхгүй. Тэгэхэд би гайхаж ирсэн. Би одоо тэр холоо кино найруулж болохоор ирсэн байдаг энэ хүн багш манай урдаас ингэж хэлж идэг гэж. Тэгээ би та нартай 5 жил хичээлэхдээ та нарыг энэ сургуулийн төгсөөд аль болохоор хүн. Тэгээд кино эхлэхийн өмнө хийхэд бол жигаа ихч ерөнхийдөө бас их санал зөвлөгөө өгсөн шүү дээ. Тэгээ алтан үеийнхнийгээ цуглуулъя гэж яриад тэгээ тэр нь цаашаа бүр яваад цогтойжийнхаа уран бүтээлчдийг цуглуулъя гэж. Зөвхөн цогтойж киноны. Тэгээ үнэхээр тухайн үед одоо яадаг бол одоо энэ ахмадууд маань хэр олон байгаа бол цугларч чадах уу гэдэг ингэж нэлээд сайхан уран бүтээлч цугларсан. Жинхэнэ алтан үеийнхэн. Тэгээд тухайн үед бид нар чинь театрын музей дээр байсан тайз декорацийн дээр бид нар чинь өөрснөө байгаа нөхцөлдөө тааруулж байна шүү дээ. Тэгэхээр хажууд дуурийн театр байна. Дуурийн театр дээрээс бамбрууш маань очиод бамбрууш гэнэ мэдэн тэ. Тэгээд зураглаач байсан. Бамбрууш маань очиод нөгөө тайзны хөшиг авчираад тэрийг ардаа үлгөөл ингэж жаал тэгэл тайз декорац үүсгээл ингээл сайхан бас анхны нэвтрүүлгээ бишээ кино эхлэхийн өмнө ерөнхийдөө бол одоо кино эхлэхийн өмнө нэвтрүүлгийн анхны дугаар гэсэн үг шүү дээ. Тухайн үедээ бол уралдаанд зориулсан Масови алтан үеийнхний ярилцлага нэвтрүүлэг буюу одоо цогтойжийн уран бүтээл, цогтойж киноны уран бүтээлчтэй хийсэн тийм гоё нэлээд том хэмжээний ярилцлага болсон. Та бүхэндээ үндэсний их баяр наадмын баярын мэнд дэвшүүлье. Энэ сайхан баярын өдрийн өмнөхөн үзэгч танаа гэрийн хойморт бид цогтойж киног бүтээлсэн уран бүтээлчтэйгээд тэр үеэс өнөө хүртэл манай кино урлагийн алтан оргилууд эцэд цуцгаа уламжтан өнөө хүртэл тэмцэж ажиллаж хөдөлмөрлөж ирсэн Ахмад буурлуудаа урьж ирүүлээд байна. Кино эхлэхийн өмнө гэдэг бол өөрөө Монголын кино урлагийн түүх, тэр түүхийн цаана одоо хүний түүх, тэ эх орны түүх, тухайн нийгмийн түүх ингээл олон түүхүүд өгүүлж багтааж идэг. Ламгой нулимсч манай их зохиолч Ташдөржин Насгдорж байгаа цомнол төрийн шагналт хөгжмийн зохиолч Халтрын бэлэг жаргал гэдэг хүний сайхан бүтээл шүү дээ. Тэр бүтээл үнэхээр гоё бүтээл. Ламгой нулимс дуурийг ерөнхийдөө натурт жинхэнэ байгаль дээр очиж тавиад ингэж авъя гэдэг. Одоо тэр тухайн үеч манай энх хозрах мундаг одоо Монголын хөгжмийн зохиолчтой Монгол улсын урлагийн гавьяа цэцгэлтэн хөгжим судлаач ийм хүн одоо манай телевизэд ажилладаг байлаа. Тэгээд жинхэнэ үндэснийхээ дуурийг үндэснийхээ соёлыг түгээн дэлгэрүүлэх үйлсэд өөрсдийнхөө хувь нэмрээ оруулсан, өөр өнцгөр хийсэн ламгой нулимсыг натур тавьж одоо бид нар бичлэгээ хийж ингэж авсан. Манай дуурийн театрын ч маш их талархалтай хүлээж авч ирсэн.
сайн байдал хувилгаан сэтгэл. Тэр одоо та бүхэн маань дараа нь сонсоод үзвэл үнэхээр тэр хөгжим дангаараач гэсэн үнэхээр орчлон хорвоогийн явдлыг л өгвөл. Үнэхээр сайхан. Тэгээд тэр сайхан бүтээлийг бид нар натур тавьчтай байсан. Тэгэхэд одоо манай ган төмөр ах цэцгээгч гээл те. Энийг хийхэд бид нар ч юм одоо манай 25 дугаар сүгдлүүч явуулын анхны бас автобустай байлаа. Тэгээ шар автобус те. Японоос тухайн үе чинь том шар автобус ирээл тэгэл яваал ажиллаж байлаа. Ламхуй нулимсыг натурт хийж явах үед манайх ч зөвхөн одоо ингээд телевизэн салбар байсангүй штэ. Тухайн чинь Монгол Ньюс компани гэдэг байлаа тий. Монгол Ньюс чинь бол ерөнхийдөө одоо хэвлэл мэдээллийн салбарын одоо нэг медиа групп гэдэг штэ. Одоогийнхоор тий. Одоогийнхоор медиа групп гэх юм бол тухайн үед Монгол Ньюс бол медиа групп байсан. FM радиотой байлаа. Монгол өнөөдөр гэж сонинтой байлаа тий. МН 25 дугаар сувг телевиз гэдэг нь телевиз байлаа. Тэрөө 5 цагирах чинь бас Монгол Ньюс их гэдэг ингээд үнэхээр тийм том медиа групптэй. Ламхуй нулимсыг хийж яхад манай бажгаах одоо Тошка гэж бид нар ярьдаг да. Гэрэл зурагч. Тошкогийн бачиргал гэдэг тодорхой бас нэг өнцөг, тодорхой бас нэг гэрэл гэгээ өөр өнцөгтэй, өөр өнцөг болж өгсөн. Ийм сайхан хүн байдаг байхгүй. Хобби нэвтрүүлгийн маань зочин бажгаах маань энэ байжхын тий Тошкогийн бажгаах тэр хобби нэвтрүүлгийн зураг авалт. Тэгээ яалтчгүй ингээд дүрс тайз урлаг энэ фото гэрэл зураг гэдэг үл яалтчгүй ингээд түүхийн гэрч гэдэг нь үний хобби гэж тайлбар талд юу гэснийг заавал дурдах гэлтгүй бас орчуулах гээд ч хэрэггүй юм. Энэ үг бидний өдөр тутмын ярианд нэгэнд тогтоод байна. Тэгээ хобби нэвтрүүлгийнхээ нэг дугаараар бачиргал ахыгаа өрсөн. Аливаа нэг юм тийм ээ хүн юм гэж бодох юм бол тэр юм болдог байхгүй. Тэгээд би хар багтаал одоо мөнгө цуглуулдаг, хуучны зүйл, марк. Жишээлбэл одоо манай аавын маань одоо багтаа хурдмаар амжихтай хэрэгжилж исэн хэрэглүүд нь үлдсэн байдаг. Бачиргал ах маань өөрөө гэрэл зурагчин, фото аппарат цуглуулагчаас гадна маш сонирхолтой Ленин ингээд хөшөө баримлууд ингээд маш гоё цуглуулагтай. Түүхийг ингэж хадгалж идэг юм та нар хэтэрхий хайр ярин хийж ирсэн баян шүү гэдгийг нь ойлгуулах нь нөгөөдг нь цуглуулад хадгалаад эхэлсэн. Тэгээ энэ Ленин юундаа зүгээр сонио онцлог байдаг орон бүтээлийн талаас нь ингээ харахаар. Одоо жишээлбэл одоо энэ одоо хамгийн жоохон энэ үү? Ийм хүн баггүй. Тэгээд бас ер нь нийгмийн шилжилт хөдөлгөөн энэ бүхнийг бас өөр гоё өнцгөр ингэж хардаг. Бас нэг онцгой хүн. Үнэхээр тухайн үед чинь бол одоо яг дүрслэх урлагийн салбар зураачдын амьдралыг харуулсан урлангаас хийжсэн тийм нэвтрүүлэг ер нь байхгүй шүү дээ. Манай ТV галерегийн анхны зочин Эрдэнэ баяр маань одоо нөгөө маш их хичээж ирүүлсэн зураач дуугийн дун зурдаг мөнх цэцэг маань тэг гих мэтлэнгийн ТЖ мөнх цэцэг Монгол Ньюс галеренээс тэр галерей нээлтэн дээр манай зураачид одоо надад Эрка Битэрт баяр хүргээд ингээ битэр зураач болгоныхоо зургийнхын хажууд очиж ингээ зураг авахулжсэн байхгүй юу? Сайхан үйл явдал. Тэг маш гоё. Энэ бол Монголдо бас л түүх байхгүй юу? Эрка Битэр ингээ одоо энэ яг нээлтийн туу цайжлах зурган дээр манай бал захирал байж байгаа жишээтэй тий. Тэгээд би ч нөгөө хүн гэдэг нэвтрүүлэг маань хөрөг жанрын нэвтрүүлэг байхгүй юу? Гэхдээ би энэ нэвтрүүлгээрээ зураач одоо нөгөө урлагийн гавь цэцгэлд орхон ахыг оруулъя гэд бид нар ч нөгөө хүнээ сонгохоор алтайх дээр оруулж батлуулдаг. Авирах хоёр дээр орж батлуулдаг гэсэн байхгүй юу? За энэ одоо урланд ороод ингээд урлангаас л ерөнхийдөө энэ хүний яг тэр нөгөөд нэг бүтээлээ хийж байгаа акшн боддоор нь жинхэнэ одоо ингээд реалити маягаар одоогийнхоор реалити те тэгж үзүүлэх юм зохиомжтойгоор хийгээд орсон. За жоохон хүлээж гэтгсэн. Тэгээд төд удалгүй намайг дууцсан байдаг. Тэгээд энэ аливаа юмны нөгөө тохироо бүрдэнэ гэж гоё. Тухайн үед Монголын урчуудын эвлэлийн хорооны 60 жил 2 жилийн дараа болох байсан. Тэгээд 60 жилийн ойдоо зориулаад нэвтрүүлэг хиймээр байна гэд урчуудын эвлэлийн хорооны тухайн удирдлага одоо манай Болд Хүрлбаатар Саран цэцэрлэгт удирдах зөвлөлөх ирсэн байна л да. Тэгээд алтайх нөгөө миний санааг хэлсэн. Тэгээд энэ хэд маань гоё ингээд нийлээд за тэгвэл ганах тэгээд дараа нь намайг дуудаад за ганах юм юу хийлээ чи нэг ингээд хийгээд тэгээд ТV галерей эхэлж байлаа. Тэгээ одоо тэгэр сая энэ дэвтэр завсар маань байж байх юм. ТV галерей нэвтрүүлгээ одоо бид нар одоо зочид нөгөө зураачтай ингээд ярилцдаг. Тэгээд энэ одоо хамгийн анхны зураач нь бол одоо Эрдэнэ баяр гэдэг залуу маань Морины Эрдэнэ баяр тий.
Тэгээ Эрдэнэбаяр маань орж исэн байх юм. Тэгэл Олзбаатарын мөнгөчин гэдэг. Тэгээ бид нар чинь ингээд 2 жил явсан. Тэгээ манай 25 дугаар сүүг телевиз уу Монгол Нүүс компани маань их сайхан галереатай болсон. Тэгээд анхны одоо үзэсгэлэнгээ гаргаж байлаа. Монгол Нүүсийн байранд. ТV галерей нэвтрүүлгийнхаа. Тэгээ ингээд ТV галерей нэвтрүүлэг маань их гоё ертөнцүүд гэсэн үг шүү дээ. Одоо жишээлх юм бол Эрдэнэбаяр гэдэг чинь бас нэг өвөрмөгц ертөнц, тэ мөнгөчин гэдэг нэг ертөнц, инх жаргал гэдэг нэг ертөнц. Энэ тэгээ саран цэцралт гэдэг нэг ертөнц. Энэ сайхан ертөнцүүдээр аялаад бас нэвтрүүлгүүдээ өргөх. Дээрээс нь энэ сайхан уран бүтээлчдийн бүтээл манай Монгол Нүүсийн байранд ингээд үлгөгдөөд галерей гаргаад нээлтийн гэдэг бол үнэхээр сайхан. Тэгээ энэ зураач нар дотроос бас онцлмоор бүр онцгой зураачд байна. Манай цагаан дэрийн инх жаргал байна. Тэ баримлч төрийн шагналт ган хувийг байна. Яг хөө энэ Чингисийн хөшөөний энэ их загварын юу хийж явахдаа Монгол улсын түүхийг ерөнхийдөө судлаад тэгээд энэ дээр бол нийт одоо хиллэг нь бол үдээсэл төрийн бэлгэдлийн хөшөө дурсгал гэсэн үднээс хийж өгч байгаа. Энэ бүтээлийн учиртай л да. Одоо нөгөө манай Дорноговын дээрээс ярилцж Балжирийн дагмид бүтээлх найзалтай хойрохтой биш. Тэгээд энийг хийж байсан хүн орж ирээд ерөөсөө нэхэл атуурчсан гэсэн тийм нэр өгөөч. Миний бас нэхэл атуурчдаг гэсэн тийм зохиол байдаг. Нэвтрүүлгийг бүтгэд миний РК ер нь бол мэдээж ингээд телевизийн хамтын уран бүтээл шүү дээ бидний уран бүтээл чинь тий. Тэгэхээр би зураглаачаа бол одоо ерөөсөө нэр солихыг хүсдэггүй. Тэгээ РК хөтөр бол манай инх хоёр шүү дээ. Данзангийн инх хоёр маань миний олон нэвтрүүлгийн зураглаач. Миний ямар сайндаа би миний гэж өмчлөх дуртай. Хүмүүст ингээд зургийн жоохон гүй РК гэхгүй шүү. РК-тэй л явахгүй би явахгүй гэдэг. Ийм болтлоо битээр ойлголцсон. Тэгээ ялангуяа одоо ингээд нэг уран бүтээлчтэй ингээд уран бүтээлчдийн хөрөг хийх, зураачдын хөрөг хийх энд бол маш нэг операторын маш гоё мэдрэмжийг чухал байдаг байхгүй юу. Дээрээс нь тэгээд ингээд зураглаачтайгаа ингээд бид хоёр чинь зохио зангаагаар ярина те одоо энэ олон хүн дотор чинь ярьж чаддаг хүн байна, чадахгүй хүн байна. Нөгөөдхийг чинь яаж яриулахаас өсвөлэл ингээд арга ухаан сэлнэ. Тэгээ хоёулаа тэгэл тухайд одоо хойлохноо л явдаг л шүү дээ. Тэгэл маш олон сайхан бүтээлээ хардгаас Данзангийн инх хоёраа чи миний зураглаач шүү. Хоёулаа холон бүтээлээ хард гарчээ. Чамдаа бас сайн сайхныг хүсье гэж хэлмээр байна. Өөрмөгц ертөнцийн өөр л гарна л та. Бидний гол контентын чимэг чинь хөгжмаа шүү дээ. Ер нь бүхэл юмаа өөрсдөө хийдэм да тэгэл тий. Why does my heart feel so bad? Why does my soul? Тэр үед бас дэвтэрний сонголт гэдэг миний сонгож ирсэн дэвтрүүд бас сонирхолтой л доо тий. Энэ ийм дэвтрүүд гардаг байсан байхгүй юу? Одоо энэ дээр ингээд одоо ч гэсэн байдаг л да тий. Тэгэхээр би энэ дээр ингээд өврийн дэвтэр уран санаа гэж хүртэлсэн байгаа байхгүй. Тэгэнгүүтээ мартахгүй хүн гэд кино эхлэхийн өмнө гэд энэ ингээд нэвтрүүлгүүдийн нэрээр нь ингээд ангилсан. Тэгээд энэ дотроо бол одоо жишээлх юм бол за энэ Орлоо Мажгийн маам гэд мундаг одоо Монголын төдийгүй дэлхийд дахин алдарсан маамгайн тухай нэвтрүүлэг, дурсамж нэвтрүүлэг хийжсэн байх юм. Тэгэхээр логсронгоо бид мартахгүй нэвтрүүлгийнхээ энэ дугаард Эрдэмтэн зохиолч их хүн маамгайн тухай дурсаж байгаа юм. Их нутаг газар шороотойгоо зүрх сэтгэлээрээ уяатай, үлгэрийн зинхэр ганг нууртай, хүн холбоотой энэ хүний амьдрал уран бүтээл хий. Одоо Монгол түмний зүрх сэтгэлд мөнхрөн үлдсэн байдгийг. Тэгээд ч цагийн салхины ясаар хүний сэтгэлээс хувирж мартагдана гэж үгүй юм. Тэгээд энэ нэвтрүүлэгт одоо энэ хүнтэй хамт ойр ажиллаж байсан хүний хувьд таныг одоо ямар дурсамж манай үзэгчд хүрнэ өглөө гэж зоржлээ. Энэ хүн өөрөө үнэн байсан. Өөрөө хэлвэл хүмүүн амьд байхдаа худлын орчлонд үнэн амьдэрдэг л да. Маам гэдэг зохиолч бол Монголын уран зохиолд байснараа гэгэн сайхан бүтээлүүд үлдээснээс гадна
хүний нэг зөөлхөн сэтгэл үлдээсэн. Маам зохиолч бол ингийн сүү шиг тийм их зөөлхөн хүн байсан. Бүр арьсгүй юм шиг тийм мэдрэмтгий хүн байсан. Шинэ шүлэг зохиол бичээд уншихад бүр эсэн үлдээлгүй мэдэрч чаддаг тийм мэдрэмтгий хүн байсныг би их гайхдаг байсан. Соён гэгэрүүлэгч одоо газар шороо арманыг гэл ингээ бод тийм ээ. Тэгээд үнэхээр одоо Монголын түүхийг, Монголын тусгаар төхнөлийн төлөө одоо сэтгэлтэй хүн бол маамгон зохиолуудыг уншихад үнэхээр тустай. Дээрэс нь маш тийм сайхан уян гоё хүн байсан. Яруу найраг үгийн урлагийг уралдаг хүн байсан да. Тэгэд эхнэр нь бас Дунгамаа гэж гоё хүн байдаг байсан. Тэгээд Дунгамаадаа зориулаад их сайхан шүлэг хийж одоо ч гэсэн тэр нь ингээд дуулагдж байгаа бол үнэхээр алдарт Дунгамаа. Тэгэхээр үнэхээр одоо уран бүтээлч хүн бол сэтгэлгээний урлагийг сийлд суудаг хүмүүс бол мөнхтөл орчих юм байна да гэдгийг бас энэ дэвтрийг эргүүл суухад бас бодож явах юм. Эсний бүтээл болох номынхаа эрэлд дарган нутгаа зорин гарч байсан саяхан мэд боловч өнөөдөр түүний бүтээл нь л бидний сэтгэл зүрхэнд үлджээ. Улиран одох цагийн аясаар ижи цагаан сүүний ургамал хүмүүн бид нэг нэгээр харван одож мартагдавч түүний дундаас улам тодрон байх нь олоо. Оюутан цагтаа сүүлчийн захидал уянгийн найраглаа бичиж уран зохиолын аянд дөрүүлсэн тэрээр 1952 оны хавар Монголын залуучуудын үнэн сэнд хавар ба найрамдал шүлгээ нийтлүүлээд шагналынхаа мөнгөөр Евэн авчидэн бөөн баяр болж явсан. Маам зохиолчийн 2 хар буйрын дуйл, Тэмээний дуйл, цагийн салхи, гიშгэх газаргүй хол, газар шороо зэрэг арман нь айл бүрийн хойморт хөндлөгдөн байдаг буюу Дарганг нутгийн алтан овоо нь газар шороо арманы 3 бүтийг ингэртэй хайрлан алсаас ихэмсэг дүнсэх бүлгөө. Яг энэ дэр ноён утагт Дулдуутай Аривжаагийн тухай нэвтрүүлгийн маань хэсэг байж хэ. 19-р зууны Монголын соён гэгэрүүлэгч Догшин ноён хотогт Дулдуйтын Аривжаа 1803 оны өвлийн дунд сарын 25-нд дагинсан их дүүцэнтэй тохиож нар багууд болохын урдхан Түшээд хан аймгийн Мэргэн вангийн хошууны нутаг Дулаан харын их зурд Дэнгийн хотгийн хойно шуван хэмээх өчүүхэн шандны дэргэд төржээ. Аривжаагийн эцэг Үлзий тухай угийн ядуу хүн байсан учраас хүүгээ дагуулan айлаар хэсэн тэнүүчилж Дулдууга барин эргүүлсээр гуйлг гуйн амьдардаг байсан гэдэг. Ер нь бол одоо 90 тоноос хойш нийгэм бүхий л зүйл шинжлэгдэж бас сэргэж эрхчлөөтэй болж эхэлсэн тий. Шашин ч ялгаагүй энэ үед буддын шашин маань түгэн дэлгэрч одоо Чингис хаан гэж хэлэх маань хүртэл оройтой байсан бол бурхан багш минь ээ, хаан минь ээ, миний эзэн богд минь гэж ингэж хэлэх хэрэгтэй болсон энэ үед Дулдуйтын Аривжаагийн тухай бас музей нэл театрын музей дээр болж исэн. Тэгээд Алтай захирал Авирах хоёр маань за эндээс мартахгүй нэвтрүүлэг хийнэ гэд Дулдуйтын Аривжаагийн тухай нэг мартахгүй дугаар хийжсэн. Энэ бас сайхан түүх. Тэгэхээр энэ үзмрээс харж байхад одоо хин Аривжаага маань өөрөө аялгаугаа зохиодог. Тэгээд тэндээ ян тангийн тааруулж ингэж тэмдэглэж үлдсэн байх юм тийм ээ. Тэгэхээр энэ буян дэлгэр дадчур нарт зориулсан дуунууд байхаас гадна тэр бүсгүүчүүд маань өөрсдөө бас дуулдаг гэж дээ. Бүсгүүчүүдийн тухай одоо товч сэдэгт бол маш дэлгэрэнгүй бичсэн байдیں۔ Ер нь хэдийгээр товч сэдэгч гэсэн ер нь бараг л нэг 2 хуудас яваач гэдэг юм уу 2 оны дотор бол заавал тэр хүмүүсийн нэр гардаг юм. Тэгэхээр энэ яагаад нэр гарч ирээд байгаа вэ гэхээр дэндүү их ойрхон байсан, дэндүү их эрдэм чадaltaй яг одоо өөрийнх нь баруун зүүн гар шиг юм ингэж тусалж исэн хүмүүс учраас юм. Туулай жилийн галбын хий дээр барилга дуусгах Чойсонгийн хийдээс их улаан сэхүүсийг залваа өдр. Аривжаа ажаагаа дагаж айлын жасаа даллагад очиод сууж байтал ширүүн бороо ховин-ховингаар ус асгах мэт бууж гэрийн хойморд сууж байсан хүмүүсийн дээрээс гоожоод харин үүдэн сууж байгаа аав хүү хоёрын хавьд огт дуссангүй гэд. Гэтэл аав хүү хоёрыг гуйлагчин түүлэгчин хэмээн тоож харах нь битгий хэл бараг л элэглэн дооглож байсан хүмүүс. Одоо ч гэсэн би тийм штэ миний одоо ингээд нэг айгуу тийм хайртай салбарч өвс соёл байхгүй юу. Тэгээд дандаа тэрийг ингээд нэг гоё хийгээд өргөжлүүлчих юмсан гэдэг ингээд явж байдаг. Тэгээд хүрээ дуун дээр бол одоо нэг ардын дууны хэв маягийг манай ардын жүжигчин Гомсронгой, Мэдэг Отомгой нөгөө шанцсан тий төмөр тоогоо энэ гэдэг ингээд тухайн үеийн 99 онд хийсэн нэвтрүүлэгчтэй тий. Тэгэхээр ч одоо тэр 27 жилийн өмнө гэсэн үг ба штэ. 27 жилийн өмнө бид нарын нөгөө уламжлал маань тасрах гэж гэнэсэн нэг бодоход
Тэр үед бас тийм салхи сэвэлзэд эхэлсэн байсан байна шүү дээ. Одоо бол харин энэ соёлын хөгжүүлээ, ингээд тэг явж байгаа бас гоё тий. Одоо энэ хүрээ дууны талаар нэвтрүүлэг хийж байгаамаа. Тэгээд энэ хүрээ дууны тухай мэдэх хүн их зөөрчээ. Тэгээд таныг зорж ирлээ. Таны үед бол энэ хүрээ дууг ямар маягаар дуулж байсан юм болоо? Ямар хүмүүс байсан юм бол? Айдууд одоо бивинэ цагаан сурваллах цаа уулгана гэдэл нэг олон афганаар энэ төр чинь л одоо цуглж гисэл тэгээд тэр нэг найр хийж байгаа юм да. Тэр найрын дээр л одоо бас дуулсан шүү дээ. Хамгийн түрүү бол 22 намын 22 дугаар өөр эвлийн 6 дугаар өөр гэж Амгалан Баатар хотод анхлан ардын засаг байгуулалт 22 онд одоо тэн дээр тийм сайн дурын ажичдын цугласан хөлөв байхгүй юу? Трон гэдэг аюу гоё л да. Амьдралын бодит байдлын дундаас ургаж гарсан дуунууд голдуу байдаг юм ба. Тэгээд их хүчлэх, их маяглах, элдвүнгийн сарвган тэрэгүнс юм хийдэггүй. Тэгээд голдуу одоо тэр үед бол өргөөнд гэрт асар майхандаа одоо ингэж найр наадман хийж голомтон тойрцуугаад ширэнийхэн ард бурхныхаа хажууцуугаад ингээд дуулцгаадаг байсан учраас тийм их одоо өөрөөр хэлбэл энэ хөнгөн хөгжмийн хөдөлгөөнтэй дэвжсэн савдсан юмгүй. Тэгээ энэний цус цаанаа утгатай юм. Ягаад гэвэл энэ ардынхаа түүхэт дууг, ардын аялгауг хүнд итгэх. Тэгээд нам бүтэрхнэ гэдэг маань дээрээ бол тийм төв ёсрохоо хүнд итгэлтэй ингэж ханддаг байсан. Гомсронгой бол одоо манай дунд үеийнхэн бол өвлийн өгнөр нь мэдэх бах тийм ээ зогсолтгүй шүү дээ. Одоо жишээлх юм бол би гал тахилгын ёс гэдэг ингээд Монгол туурхт маань бэлхэн дүүрэн өвсөөлтэй тийм ээ. Дуусч дундаршгүй сайхан айс ав юм. Тэгэл тэрнээс ч ингээд шимээд ингээд захаас нь аваад ингээд хахад тэгээд дуусшгүй тийм дундаршгүй их далайл Монголын өвсөөл шүү дээ. Би бол өөрийгөө их азтай хувьтай хүн юм аа. Ийм сайхан залуучуудтай бас энэ түүхийг бичиж явж исэн гэж боддог. Буур шаштрын аялгуун зураглал. Буцаж эргэхгүй цагийн хүрдэн, эцэс төгсгөлгүй сэтгэлийн дуулал, эвийн хоёр загас мэд, арга билгийн нэгдэл, 100-аас 100-д хөврөх мяндсан хэлхээс. 20 дугаар зууны дуунууд дээр би 2017 онд би ер нь яг 25 даа ингээд ажиллахгүй байсан ч гэсэн 25 дугаар сугийнхаа Shop Mongolia-г эхлүүлэхэд нь бас ирж ажиллаж байлаа. Ер нь бол айхтар ингээд хүн дээр тасраа явцсан үе үл байхгүй. Ер нь л одоо ч гэсэн ингээд наа заануудаа яах вэ хүү гэд ингээд явдаг те. Тэгэхээр 20 дугаар зууны дуунуудын 2017 оны дугаар дээр би ирж ажиллаж байсан. Тийм тэгэхээр энэ яг л тэгж харагддаг. Нийгмийн хөгжлүүд байгаа, техник хөгжиж जैन, техникийнхээ хөгжил нь залуучуудаараа удирдуулаад манай залуучууд сайхан сэтгэлгээтэй. Одоо жишээлх юм бол энэ камеруудыг хараа л та тий. Бид нар ч одоо VHS салсан дээрээ нөгөө искэр гүйчүү яаж яана энэ сунцаа яана энэ ажиллачлаа ёо гэл ингээ явдаг гэсэн бол одоо айгуу гоё карт мартас тэгэл үнэхээр л одоо ингээл гэрэл тавиал суухад нөгөө халдаг гэрэлэнд чи халдаг байсан бол одоо ингээл сайхан лед цаан хүйтэн гэрлүүдтэй тэ юм байх ч гэдэг. Энэ бол өсөлт хөгжил юм да тий. Үзэгч та бүхэндээ бид өнөөдөр 20 дугаар зууны дуунууд 2017 нэвтрүүлгийн шинэ дугаарыг үзэгч та бүхэндээ өргөх гэж байна. Тэгээ өнөөдрийн нэвтрүүлгийн маань зочноор Монгол Улсын урлагийн гавьяа цэцгэлтэн Шараа огш маань үлдсэн ирээд байгаа. Би 1952-оос 55 онд уран сайхны сургууль гэж сураад тэндээсээ шууд 55-аас 61 онд Уралын хөгжмийн дээд сургуулийн хийл хөгжмийн ангид суралцсан л да. Тэгээ миний багш бол Наум Абрам Шаварц гэж профессор хүн байсан. Тэгээд бид сургуулаа төгсч ирээд шууд хөгжим бүжгийн дунд сургууль 61 онд одоо их хөгжмийн мэдрэмжтэй ноот их сайн мэднэ. Тийм учраас Батцууранд бол би эхлээд л одоо аяам хийждэг.
Тэгээд л Батсурамдын сонсгонд Батсурамд ойлголоо гэдэл тэгээд л тэнд үгэн хадчдаг юм байсан л да. Тэгэхээр амар төвшин дуу маань их сайхан дуу. Тэр ерөөсөө л энэ хорвоо ертөнцийн дэлхийг амар амгалан байлгах, хүмүүнийг амар төвшин байлгахын тухайд одоо үнэхээр тэр сайхан амьдралыг энэ дунд багцалцсан. Тэгсэн хэрнээ одоо Дөрвөн Бадгийнх нь бүх мөрнүүд А усгээр эхэлсэн тийм их гайхалтай тийм сонин бичлэлттэй гэх юм уу да тийм. Тэгээ таны тэр аялгау яасан ч гоё тансгийн тий. Тэгээ яг хэвдээ одоо Батсурамтайгаа ингээ яасуучаас Батсурамгийн бихээ дурсах дуртай зөвхөн амар төвшинч биш одоо тэр гэгээ өглөө сайн байна уу гэж хүүхдийн дуу Батсурамтайгаа хийсэн одоо 52 дахь жилдээ өглөөний мэндийн сүл дуу болон ихсгэлж штэ. Болгоны амьдрал ээж бүхний зорж залбирч явдаг юм уу гэм үр хүүхдээ эрүүл их саруул сайхан амар төвшин илэн бүтэн энэ амьдралыг л мөрөөдөж ингэж залбирч явдаг болохоор энэ дуунд бүх тэр юм багц. Манай 25-ын хөгжил үнэхээр цаашдаа сайхан харагдаж байна. Гоё. 25 дугаар сувг телевиз надад үнэхээр тийм сайхан амьдралын суурь ирээдүгөө одоо ингээд авч явах зөв одоо алхмын эхлэл өөрийгөө олох анхны алхам, анхны босгомын хэлсэн гэж байсан гэж би хэлж болно. Ягаад гэвэл би Монголын радио гэдэг газраас телевизийн салбар руу орж дахин намайг телевизийн урлаг руу ингэж хөтөлж орох боломжийг минь олгосон те. Тэгэнгүүтээ энэ дотроо бас ингэж өсгөж өндөлгөд бойжуулаад бас өгсөн байх шүү дээ. Тэгээд энэ бол миний амьдралын суурь. Тэгээд одоо ч гэсэн би энэ салбартаагаа ингээд ажиллаж байгаа. Нэг нь 60 гарчаад бас нэгэн салбартаа ажиллаад байна гэдэг чинь миний амьдралын энэ гоё үеийг манай 25 дугаар сувг телевиз маань, манай 25 дугаар сувг телевизийн их захнар маань, манай Монгол Ньюсийн сайхан одоо хамт олон тий сайхан их захнар маань, сайхан найзууд маань, сайхан дүүнер маань надад энийг өгсөн гэж боддог. Энэ дашрам дэлгэхэд Монгол Ньюсийнхаа балдуур захирлыг бас дурдмаар байна. Тэгээд Монгол Ньюс одоо 25 дугаар сувг телевизийн маань өнөөдөр ч гэсэн ирээдүйд ч гэсэн сайхан явах суурийн нэг нь бас тулгын 3 чулуу, тулгын чулуудын нэг нь манай балдуур захирал маань байсан гэдгийг бид нар бас яг нөгөө телевиз гэхээр бас дурдахгүй өнгөрч магадгүй. Тэгээд бал захирал маань өмг төшиг байсан. Бид нарыг үнэхээр одоо хүнд нь хайр хэрэгтэй байна, хүнд нь ямар дэм хэрэгтэй байна, хаана юу байна гэдэг ингээд үнэхээр тэгж тусалдаг байсан. Анхандаа бид нар чинь нөгөө хоёр газар идэг байсан шүү дээ. Манай телевиз чинь театрын музейдэр Ньюсийнхэн маань арт эрхтэр байдаг байсан. Тэгсэн ч гэсэн бид нар дээр очиж ингээл чөлөө цаг одоо агаар салхинд гарах спортын тэмцээн уралдаан нийлээд явдаг. Дараа нь арт эрхтэр яг ингээд нэг хамтдаа байранд ороход бол үнэхээр одоо нэг одоо аавынхаа нүмерт очсон хүүхдүүд гоё халуун талаа байдаг да тий. Арт эрхтэр бол яг тийм гоё хамтдаа тийм халуун талаан сайхан уур амьсгалыг бүрдүүлж ийм байхад бал захирлын маань үүрэг ороод нүмер нөлөг үнэхээр их байсан шүү. Бал захирлынхаа хүүхдүүдэд бас ах дүү нар одоо гэр бүлийнхэнд нь бас энэ дашрамд танаа гэр бүл бас талархаж явдаг шүү гэж хэлмээр байна. Тун утахгүй бид одоо 25 дугаар сувг телевизийн маань 30 жилийн ойдоо зориулаад өнөөдрийн сайхан залуучууд маань 30 жилийнхаа түүхийг бас эргэн сөхөж хараад 30 жилийн хугацаанд юу бүтээгдэж яаж явсан бэ гэдэг ингээд ахмад үеийнхнийгээ ураад эргэн дурсаж хаад үнэхээр таатай байна. Ингээд 25 дугаар сувг телевизгээ цаашдаа ингээд үнэхээр сайхан өнгөлөг авч яваа залуучуудаа тийм ээ. Цаашд нь олон 100 жил ингээд авч явах та бүхэндээ уран бүтээлийн өндөр амжилтыг хүсэн өрөө. Дэлхийд дахна манай 25 дугаар сувг телевизийн лого цацран бадарч дуу хоолой нь үргэлж дэлгэрч явах болтугай. Хамт ажиллаж байсан бас уран бүтээлч найзуудаа дүүнэртээ бүгдэнд нь баярын мэнд төргий. Та бүхэн минь бүгдээрээ цоглог шүү, бүгдээрээ мундаг шүү. Ер нь хүний зүрхний цаана хилээд байхгүй ч гэсэн бас хайр байдсан байна. Энэ хайрын сэтгэл хөдлөлийг өдөөж өгсөн танд баярлалаа. Амжилт хүсье.